байна уу? Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэе. Энэ удаагийн баярын чирний зураг нэвтрүүлэг маань өнөөдөр их сонирхолтой бас дахин нэгэн зочноор одоо үргэлжилж байна. Энэхүү зочин маань манай Маги ах байгаа. За, Авьяаслаг монголчуудын шилдэг оролцогч. За, тэгээд өнөөдөр Маги ах маань үзэгчтэй өөрийг танилцуулахгүй юу? За, зөндөө шинхэн мандах гэдэг юм аа. Тэгээд одоо цэргийн байгууллагад ажиллаж байгаа цэргийн тэтгэвртэй хараад бас чамгүй олон жил өнгөрчжээ. Тэгээд гэр зургатаа чөлөө дормөртэй элж Ачцэнэрийн хаан одоо гол үйлчлэгээний хүн гэдэг ингээл иймэрхүү ажил амьдрал эхлээд явж байна да. За, Маги ахаа өнөөдөр яагаад урьсан бэ гэхээр манай Маги ах маань маш авьяаслаг хүн байгаа. За, муу гитар хоёрыг зэрэг тоглодог. За, энүүгээрээ авьяаслаг монголчуудад шилдэг оролцогчоор тодорсон. Тэгээд бас өөрөө маш сайхан дуулдаг. Тэгээд өнөөдөр энэнийхээ талаар бас хоол их явцдаа та үзэгчтэй танилцуулахгүй юу? Гэтэ өнөөдөр хамгийн түрүүнд нь ямар хоол барийн ширээндээ тавих гэж байгаа вэ? За, сайхан нэвтрүүлгээр бас үзэгчтэйгээ уулзж байгаа их баяртай байна. Тэгээд би өнөөдөр энэ алимтай дахианы эцээж мах гэж нэг хоол бодсож ирсэн. Тэгээд тэрийг хинтээ. За, манайх бол авьяаслаг маш тоолооч сайн хийн. Ер нь бол тэгээд хөгжмөд сайн харан тэгээд бүх хүүхдүүдэд сайн хардаг тий. Хүүхд сайн хардаг. За, тэгвэл хоолоо эхлүүлэнгээ хойлоо. Явц дундаа гоё. Сонирхолтой сэдвүүдээр би танаас асуулт асуунаа. Хүмүүстэй бас олон юм ярьж өгөх хэрэгтэй байгаа. За, эхлэхгүй яаж хийх юм? Би одоо алимтай за сонсч байсан бол би ерөөсөө өөрөө хийж туршиж үзээгүй хоол байна. Тийм учраас өнөөдөр дахианы цээж мах орно, алим орно. Одоо цээж махын дотор алимаа хийж шард чигнэх маягаар болгодог. Тэгээд шарсан хүмүүс ачир болж ирнэ. Хайстан шарсан хүмүүс. Тэгээд босод өөрсдийнхөө дуртай ямар хажир хийж болохоор хүмүүс тэрийг цаг тухайн үед өөрсдөө сайхан хийгээд идэж болно. За ингээд бэлдсэн материал маань энэ байж байна. За дахианы цээж мах. Маги ах чинь ер нь бол жим барьдаг тий. Гайгүй. Яг би нөгөө нэг сайн хоолнд бас сайн өөрөө их сайн иддэг. Тэгээд тэрний хэрээр эргээд бас шингээх сонирхол нь их байдаг учраас хөдөлгөөн жоох идэвхтэй хийдэг. Алхдаг. Ахтай уулар алхдаг тий. Тий. Өөрийнхөө шадлын хэмжээгээр бас гүйдэг. За энэ хоёр үндсэн хоёр бүтээгдэхүүн маань энэ байж байна. Орцсонд орох юм маань. За тэгэхээр би одоо энийг сайхан хөндөлж зай гарганаа. За. Тэг ингээд энэ за алим байна. Тий, энийхэн дундор ерөнхийдөө бол одоо алимаа чихшээ. Тэгээ би алимаа сайхан хасалчээ. Шинэ жилийн баяраар дахианы махгүйгээр бас төсөөлөгдөв тийм ээ. Тийш дээ амнаас цагаан сараар буудтай адилхан тийм наадмаар хууш өр гэдэг шиг. За тэгээд өнөөдрийн сонгосон хоол бас их сонирхолтой байгаа дээ штэ. Маги хизэнээс эхэлж гитар дарж эхэлсэн юм бэ? Амаа уур дарж эхэлсэн юм бэ? Ер нь бол нэг 12 3 тал тоглосон билээ. Тийм үү. Танаа удамд байна уу тийм авьяас? Гэхдээ яг аав минь урлагийн бүтээлч хүн байсан. Тэгээд бас бид нарт амжсан юм байна. Яг би бас хөгжимч тал руугаа жоохон сонирхлоо. Энэ хобби л доо миний зүгээр хобби. Тэрнээс нэг айхтар хөгжимч бол биш. За ингээд ингээд жижиглж байгаад яг энэ одоо нэг хүний л боорч л доо. За яг тэг ойлаа. Хүмүүстэй хийж үзэлж байгаа учраас тийм. Хийж байгаа учраас ингээд юугаар жижиглээд болж өгөл бас жижиглэхийг бодъё тий. Яг тэр бас хүмүүс харахад эвтэйхэн баах, хүртээмжтэй баах. Энэ одоо нэг үгээр хэлбэл дахианы одоо юу болоод байгаа юм шүү. Яа. Боодог. Дахианы алиман боодог. Алиман боодог. Болоод байна л да. Тий. Анки бас жоохон зөөллөд анти зөөлж өгдөг тий. Тий, ер нь бол алим аннаас энэ чи одоо энэ дахианы махыг бас сайхан болгож өгдөг. Гоё хамт оруулж өгдөг. Зөөлөн тий. Тийм шүү. Одоо тэгээд юу яадаг штэ хорхоны махыг ингээд твэгээр ингээд бод кевин хийгээд дотор нь тэгээ хонолчаар зөв зөвлөн болдог шүү. Бутарч байна. Хорхоны мах зөөлөх аюул олон аргууд байна л да. Манайхан ч одоо янз бүрээр яадаг юм лээ. За ингээд ерөнхийдөө бэлдсэн маа нэг юм. За. Ингээд дахиагаа хийцэн тий. Одоо би хариулын тавга сайхан халааж агаад. За. Халааж агаад. Манайхан хоол хийх болохоор ерөөсөө шууд ингээд тоогоо сайхан халаахгүйгээр бүх юм хийгээл утгаа хийдэг тий. Тэгэхээр ер нь бол одоо би айхтар тоогооч биш л дээ. Гэхдээ бас аав ижээс сурсан юм байна. Хоол ундны. Хоолтой бас багасаа ясуу. Багасаа хоол өстэй тий. Харьцангуй нөгөө дүүнэртэйгээ аав ээж ажил явчихаар үлддэг. Маги ахч гоё хоолыг нь тодорхойлдоо угаасаа. Одоо энийг би сайхан хоёр талаас зөөлөн галаар шаараад байна. За.
зөөлөн гараар шарж явах явцдаа одоо бэлтгэсэн хамгийн энгийн хүмүүсийн өргөн хэрэглэнээс хамтлагчудаа тэгэл хэрэглээ. Ялангуяа би боддгийг зүгээр энэ дахиад хахааны махан дээр хамтлагч бас сайхан байд юм байна гэж ойлгосон. Зүгээр яг малын бид нар ч одоо малын мах голдуу иддэг бас үүд шүү дээ. Тэрэн дээр их олон хамтлагч хиймээргүй санагддаг шүү дээ. Хүмүүс бол үндсэн хамтын мэддэхгүй болтол хамтлагчдаг тал байдаг. За тэр чинь бол ерөнхийдөө хятад солонгос хоолуудтай. Тийм ер нь барууны хоолнууд ч гэсэн тэгдэг юм билээ. Ийш тийшээ явж байгаа л харахад бас зүгээр амтлагчаар зодчдөг юм билээ. За ингээд тоо маань сайхан халсан. Ерөнхийдөө бол энэ дээр сонгон сармис хийсэнгүй л дээ. Яг тэр энэ хоёрын нөгөө амтлагыг онцолж ихэнд тулд. Зөв. Тийм тэрээс тосоо бас сонгон сармистай хольж болно. Би бас ингэсгээд. За би Тэмдэг даа энэ хэрэгтэй болох нэ. Гадаа багсах уу? Гадаа ерөнхийдөө багсах шин. За чин жилиг яаж багдаг вэ та? Яг гэрүүлээ хүрээ. Урд өдрүүдэд нь яг найз нөхдөд тэгэл тоглолт арга хэмжээнүүд бас энэ гарч ирнэ. Тэгээд тэрийг өнгөрүүлээд яг явуулмаар бол ер нь гэр бүлийнхаа үйл. Зөв. Тэгээ хөгшчүүлмээр байдаг байхад очдөг байлаа. Одоо халан байна уу? Халан дээр бас шинэ жилээр дандаа очдөг манайхаа. Хөгшин маань одоо бас алгал гарсан хүн байж байгаа. Тэгээд хөгшин дээр очсон доо хөгжүүлдэг. Зөв. Гоё гарсан биз дээ. Яа, ఇది нэ. Ой, нара. Мөнгө нээр гоё заастай. Хатка. Би бол Тэсэн настай. хоол хийх ерөөсөө энэ хоолны хамгийн гол учир бол юунтай байдаг байх гэж боддог. Гаалын тохиргоо. Тэг ямар сайхан тогоо байгаад гал модоо тохируулж чадахгүй болсон. Тэгээд хоолоо төлсөн гадуур зарж байгаа супер рекламж байгаа тогоонуудыг дараа нь голоох тийм. Тэгэхээр маань бол хөнгөн цагаан тогоо ширмэн тогоон дээр ингээ галаа сайхан тааруулаад хийждэг шүү дээ өгнөд. Перц. За халуун ногоо нэг талд одоо манайх яа хоолнд өргөн хэрэгэл гэдэг тийм хар перц. Баг зэрэг хийлээ. Би дандаа чимхээ хийжтэй. Халуугаар одоо цэмцгнээд явах вэ? За дахин амтлагч. За дахин амтлагч. Угаасаа өөрийнх нь махны үндсэн амтлагч нь байгаа шүү дээ. Гой хайрч байна. Тэр гоё гэсэн. Би танай дахиад шалж байгаа анх хадаад хайж штэ. Одоо энэ чинь гоё чимгэлэх юм нөгөө төмс маань. Төмсөө хажуугаар ингээд болгож жигтэй болно тий. Тэгвэл маш амархан хоол болсон тий. Одоо энэ чинь докторт арай болоог байгаа юм уу тий. Айлам чинь анаас шиг харагдаад байна. Тэгээд докторхон болж явах явцад би одоо хэмжээ төмсөө сайхан ажиллаад юу яач. Ажиллаж байгаа хийх юм уу тий? Арилахгүй зүгээр ерөнхийдөө гэрчих юм уу? Гэрчих. Тий. За манайх бол мэргэжлийн тоогооч байна. За гисгээд яач дөө одоо нэг олон юу яагаад явах. Одоо ах маань бас өнөөдөр аман хоор гитараа аваад ирсэн байгаа. Тэгээд хоол болж явах явцдаа бас дарж үзүүлэх байх гэж найдаж байна. Тэгнэ. Ерөнхийдөө тэгээд намайг энэ тэнд явахаар ерөөсөө юу явдаг вэ? Хөгжим дагаад байгаа гэдэг бог юм уу тий. Хөгжимгүйгээр аял маял найз нөхдийнхээ уулзалтыг бол төсөөлөх арга байхгүй. За одоо бид жоохон хүлээх үлдээ. Одооныхаа дараа явах лээ. Яг одоо тэр цагаан сүмс гэж байгаа шүү дээ тий. Цагаан шүл байгаа. Цагаан шүлнөөсөө хийж болно. Цагаан шүлнөөсөө хийж байгаа яхаа туслах юм уу? Тэгээ энийг би жоохон болгож байгаа. Төмсөө болгож байгаа. Тэгээд цагаан шүлнөөсөө жоохон хийж өгöd. За. Одоо яаж вэ? Усаа жигэн чинь. Усаа хийгээ жигэн чинтэй хаа. Сэргэ. Төсийн мэдхээс илүү жигэнсэн тал руугаа. Бээ зүгээр. Хэрэгж байгаараа хүмүүс. За миний дуртай хоолой ер нь шалан төмөс, ногсон төмөс. За тэгээд ахыгаа ярьсан аданы махад өнөөдөр аданы мах хийхгүй гэсэн яг баярын ширээний хоолохоор өөр хоол хийнэ гэдсэн. Тийм гоё хоол идсэн биз дээ. Яа. Гол ингэ шиг юм уу тийм. За одоо нөгөө яг мэрэгчний тоогоочныг үзээд бас нэг өөр юм ярихад байхад та би өөрөө бодлоо. Тоогоо хийчихэж байгаа хаа.
хийдэж шүү дээ. Ер нь хоол ингээд харж байгаа. Дахиагаа бичгөө. Дахиагаа гэж. Угаасаа хоол захиаш дээд шүү дээ. Ан дахиад ингэ болсон юм уу? Болцоо. Одоо би жоохон шил хийгээд. За. Жигэч ингээд нэг 10 минут гаргалаа. Тэгээд болчихно доо. Ер нь дахиад маш хурдан болдог. Дахиад хурдан болдог. Тий, аюу хурдан болдог. Тэгээд бусад бахыг бодвол хурдан болдог учраас. За одоо энэ дээрээс чинь баг ингээд болоод тэгээд тавглаад хоол болох юм шүү. Хоол болно. Тэгээд энд нөгөө янз бүрийн ногоонууд ээж байгаа тийм өөрсдийнх нь дуртай. Гэмээр хачирч болох нь шүү дээ. Хачирлаж болно. Би гаргахын алдад нэг цөөхөн өдөр шиг сонгон шиднэ. Аха. Та хэдэн онд анх авиаслаг монголчууд орсон бэ? 2 дахь оролтод байна. 2 дахь зохион байгуулалтын дээр орсон шүү дээ. 16 онд. За. 2 охинтойгоо хамт орсон. Тэгээд том охин маань төрөөд удаагүй хэдхэн сартаа хүүхдтэй байсан болохоор замын дундаас бас яахахгүй үлдэх болсон шаардлагатай. Тэгээд охинтойгоо бага охинтойгоо илүү орж ирсэн. Тэгээд одоо 8 жил өнгөрсөн байна. Энэ жишээлбэл нөгөө улаан лөл байна те хашууд байж гин үцээ байж гин ингээд би одоо энэ хаш юу хоёроор хоол их бас их дуртай эдгээр их гоё амттай тэжээлтэй эдэнхтэй хурдан болдог зүйл. Тийм бах те. Тийм төмснөөс хурдан болдог шүү дээ. Хоолоо өнгөлөг баяжуулахыг хүсэж байгаа бол одоо дээрээ эднийг хэрэгж болно тий. Өнөөдөр бол шууд ингээд уламжлалгаар нь төмс тэгээд адимтайгаа. Алимтай. Бусад амтлагчийг ямар ногоог нь хийхгүй байна гэдэг нь хоолныхаа бас амтыг бас төгс үзүүлэх гэдэг шүү дээ. Тий, ерөнхийдөө л одоо нөгөө яг үндсэн хоолныхаа амтыг л авч үлдэх гэдэг байгаа байхгүй юу? Санаа нь бол. За манай хоол болсон. Ерөнхийдөө хоол одоо гаргаа. Ерөнхийдөө энэ хоол ерөөсөө дандаа цөөлөн гал дээр л хийх. Тийм шажгалсан. Эхлээд нэг гадаргуугаа борлуулаад шарлуулаад авсан бол тэгээд тэрнээс цаашаа дандаа цөөлөн гал дээр л явах шүү. Тааш ингэж. За. За ингээд өнөөдөр маань хоолыг одоо хоолыг орлож байгаа одоо маг ах маань наа. За бас тоглолт учиртай байхгүй тий. Тоглолт учиртай. За би төмснөөс ганц хэрэг тавиадах их нэлж байна. Амтлагааны журмаар. Дараа нь дайраад идцгээний. За сүмснээс сайхан. Тэр хүн хийсэн юу маань айгүй гоё. Төрсөн биш. Төгрөөд аханд маань шингээд, догоонд маань шингээд ерөнхийдөө одоо тогоонд маань баг үлдэхэрэг болж шүү. Тийм ээ тий. Тий, яг энэ дээр бас гоё юу хийж болно л доо. Будаатай идэж болно. Гоймонгоо чанаад идэж болно тий. Тий. За нэмгэн сонгоноос ингээд хөөрөх масныг ингээ хайчээ. За нэмэлтээр та давс мавс хийж идэж болно. Давстай иддэг бол. Би бол баг давс хэрэгэлдэг. За би хоолндоо хүрэж байна. За ингээ хараа. Маань. За одоо ингээд соуснд нь дүрээд. Үнэхээр гоё юм нэр. Алимтаас гэсэн үстэй. Цээш махан. Та гоё амт нь орсон байгаа да алимны амт орсон байгаа. За хүмсээс үзүүлээ. За би энэ хоолыг дахиж хийлгэж идэх шүү за танаар. За тэгээрэй. Та амстаа. Ямар бадуулаа вэ? Наад хүмүүс янз бүр. Таны санаанд төрсэн бол болж тээ. Ингээд соус нас нэгээд. За энэ дээр авчих. Энэ жоохон соустай халуун дээр. Тэг соус авах гэж. Өөрийнхөө гараа холч. За зүгээр амдаа хийх. Яа. Энэтэй хийсэн. Миний яах вэ шүү дээ. Яа гоё юм нэрэ. Хох. Энэ нэрнгэс аюу гоё юмтай болд юм байна. Дотор нь алим бичгээр бүр зөөлөлөд тий. Стоо хамтаа. Тэгээ алим ч гэсэн гоё юмтай болд юм шүү дээ. Төмөс ус янзын хамтаа болсон шүү дээ. Яг алимны хамт гоё орсон. Алимны хамтаас гадна дээрэс нь нөгөө дахины хамхныхын хамт нь ороод тест бүр яг гоё болсон байна. За аха дахиж энэ хоолыг хийлгүүлэх гэсэн. Одоо хийлгүүлж иднэ гэд өртөө орлоо та. За баярлалаа. За өстө гоё юмтай байна. За ингээд өнөөдрийн маань баярын ширээн тавьж болох одоо ингээд дахины цээж махаар алимтай одоо юм бүрмэц хоол хийж үзүүлсэн. Маг яхтай баярлаа. Тэгээд одоо үзэгч олондоо уран бүтээлээсээ бас сонирхолноо хэмээн одоо гуйж байна. Тэгээд за баярлалаа. Одоо гоё нэвтрүүлэгт бас орчин болж ирсэн дээр таатай шинэ оны босгон дээр уран бүтээлчтэй болроод
одоо эрүүл их хацрал хамгийн сайхан бүхнийг хүсье. Шинэ оноо сайхан гаргаарай. Тэгээд би та бүхэндээ шинэ оны сайхан мэдлэгээ олгож шинэ жилийн аюулгүй ам мөр өгч мартаглая. Ингээд нэг доо хөгжим гэж сэтгэл уяраадаг гоё зүйл шүү те. Миний хasta уянгалуулж байна. За баярлалаа. Тэгээ ирж байгаа шинэ онд илүү их амжилттай сайхан ажиллаарай. Олон сайхан юу бүтээлүүд одоо хүмүүст хүргээрэй гэж дүүгээ өрөөж байна. Баярлалаа. Өнөөдрийнхөө одоо зочингоор таныг ураад тэгээ хөрөлцөн ирсэн таньдаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн баярын ширээний зог нэвтрүүлэг маань ахын маань хийсэн алимтай дахины бах маань маш гоё амттай болсон. Та бүхэнд маань таалагдсан байх гэж найдаж байна. Ингээд энэ удаагийн дугаар маань өвгөр өндөрлж байна. Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргье.